За сайн манайхан та нартай зуны маш тийм гоё навлын өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр энтэйгт болсон маш тийм хачирхалтай тэгээд сурал алхахын хэргийн талаар та бүхэндээ ярих болно. За тэгээд бүгдээр олон юм нушгүй шууд хэрэгтэй орцгоё. За бүгдээр орохоос өмнө эрсцээ бүртгүүлээд лайк, subscribe дараад манай хуудсыг дэмжиж өгөөрэй. Тэгвэл маш их баярлах болно шүү. За энэ хэрэг нь энтхийн Керала мужийн Кодатхи гэдэг тусганд бол болсон тийм цуврал алхахын хэрэг байгаа. За тэгээ энэ хэргийн хамгийн гол эзэн Жоли Жозеф нэртэй нэг эмэгтэй байгаа. Ер нь ихэнх цуврал алуурчид одоо эрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэгвэл одоо энэ удаагийн хэрэг маань эмэгтэй хүн одоо үйлснээрээ маш онцлогтой. За тэгээ тэрээр энтхийн хамгийн анхны тийм эмэгтэй ер нь цуврал алуурчин гэдгээр бол алдаршаад байгаа. Тэгээ энэ хэрэг нь болохоор илчлэгдээгүй бүр 14 жил болсон юм билээ. За тэгээ 14 жилийн дараа энэ цуврал алга нь бол илчлэгдээд тэгээ бүр батлагдсан. Тэгээ энэ хэргийг судалж байгаад бүр үнэхээр толгой эргүүлсэн хэрэг шиг санагдсан. За тэгээ бүгдээрээ хэрэгтэй орцгоё. Тэгээ энэ хэргийн хамгийн гол хохирогч нь бол амиа алдсан хүмүүс нь одоо энтхийн Кодатхи тусганы Панаматам гэдэг одоо удамтай тийм гэр бүл юм байна. Тэгээд энэ удам нь болохоор ойр орчимдоо тийм маш нэр хүндтэй тэгээд эд хөрөнгөтэй тийм гэр бүл байсан. За одоо гэр бүлийн гишүүдтэй бүгдээр эхлээд танилцъя. За хамгийн ихний гишүүн гэх юм бол Анама Томас байгаа. За Анама Томас бол сургуулийн багш. Энэ гэр бүлийн бол ээж нь. За түүний нөхөр болох Том Томас гэд байгаа хгүй юу? Бас л боловсролын байгууллагад ажилладаг. Тэгээд нэр хүндтэй нэгэн. За энэ хоёр маань дундаасаа 3 хүүхэдтэй. За бүгдээ нэрийг айгүй сайн анхаарна шүү. Дараа нь яагаад тэгэхээр айгүй их дурддаг болохоор энэ нөгөө нэг толгой айгүй эргүүлж илээ. Рой Томас. Рой Томас нь бол хамгийн том хүн. За дараагийн хүн болохоор Рожер Томас гэ байгаа. Энэ болохоор арай бага хүн. За Ренжи Вилсон болохоор бага охин нөхгүй юу? За тэгээ Ренжи Вилсон бол энэ хэргийг илчлэгдэхэд бол хамгийн их нөлөө үзүүлдэг хүн шүү. За тэгээд энэ Рой гэдэг том хүн байгаад энэ нь болохоор эхнэр болох Жолитойгоо хамаатныхаа нэг үдшилтэд танилцчихсан. За Жоли гэдэг одоо энэ гол хэргийн эзэн бүсгүй байгаа. За Жоли нь бол тариажан гаралтай. Тэгээ энгийн нэгэн тийм айлаас тийм гаралтай тийм бүсгүй байгаа. Тэгээд хамгийн хачирхалтай нь юм бол энэ хоёр маань Рой, Жоли хоёр нь холын хамаатнууд. За тэгээд тэр хоёр гэрлэн гэхэд бол Ройн аав нь бол маш их дургуутж байсан. Юу яриад байгаа юм бэ чи ингээ хамаатандаа гэрж болохгүй солилдсон штэ гээд тэгсэн ч гэсэндээ одоо хүүхдээ дийлэх эцэг байдгүй гэдэг шиг хүүхдээ яаж дийлэхтэй те тэгээд Рой ч гэсэндээ Жолиг одоо ингээд гэр бүлдээ танилцуулахдаа за Жоли бол маш тийм өндөр боловсралтай соёлтой тийм боловсралтай эмэгтэй. Тэгээ бидний одоо ийм гэр бол яг тохирно гэж ятгахсаар хагаад тэгээд эцэст нь тэд 1997 онд одоо хормоо хийсэн байгаа юм. За бүгдээрээ тэгвэл Жоли гэж бүсгүй ямар хүн байсан талаар бүгдээр ярив. За Жоли ямар хүн байсан бэ гэхээр хүмүүстэй маш найрсаг, ийдэг харцдаг. Тэгээ бие бас их зүй авч явдаг байсан тийм эмэгтэй байна. Тэрээр маш тийм шашин шүтлэгтэй, байнга л тийм сүмд явж идэг байсан байна. Христийн шашинтай тэгээд ер нь бол энэ шашиндаа бол маш их тийм итгэдэг тийм эмэгтэй байсан маа. Тэгээ шашин шүтдэг, өндөр боловсралтай ийм эмэгтэйдээ бол хүмүүс бол маш хүндэлж харсан шүү дээ. За тэгээд Жолигийн хадам ээж болох Анама одоо Ройн ээж нь гэсэн үг шүү дээ. Ана маань чи ийм мундаг боловсралтай бэжж яагаад ингэ мэрэгчлэрээ ажилддаг юм бэ? Ямар чи одоо залуу хүн байж ажил олж хий. Гэртээ суугаад байлгүй гэж байнга одоо Жолид хэлж үгэлдэг байсан юм л да. Жоли харин одоо ингэ гэрийн ажиллаа хийгээд тэгээд гэрийн эзэгтэй амьдралаар ер нь амьдрахыг илүүд үздэг байсан. Тэгээ нэгэн өдөр тэд одоо гэр бүлээрээ ингээд цуглаад халуун дулаан уур амьсгалтай хоол идэ ингээд сууж байсан чинь гинт бага охин болох Ренжи хурдлаараа манайхан ээж ухаан алдчихлаа гэд гэр бүлийнхнийгээ дуудд юм байна л да. Тэд яравчлан нөгөө одоо ингээд өрөөнд орсон чинь ээжийнхэн царай бүр юм улаан өрөм болцсон. Тэгээд ээж нь ингээд таталт өгч исэн байна. Ингээд тэрээр 5 минутын дараа маш ингээд харамсалтайгаар бас учир битүүлгээр нас барсан. Тэгээ тэрээр бас хит хитэн тийм ужиг өвчтэй байсан юм л да. Өмнө нь ингээ биеийн ингээ өвддөг байсан. Тиймээс ч одоо эмчнэр дүгнэхдээ зүрхний шигдээсээс болж нас барсан гэж дүгнсэн байгаа юм. За тэгээд хүмүүс ч гэсэндээ ерөөсөө сэжиг аваагүй. Яагаад гэвэл ээжийнх нь бие нь үе ингээ өвддөг байсан болохоор за ингээ харамсалтай юм болж тэл гэд өнгөрсөн байгаа. Ямар ч тийм задлан эднэр хийлгээгүй. За ингээд үүний дараагаар
Жолигээд одоо гол эзэн байгаа шүү дээ. Жолигийн бол цан хашин маш их өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээд энэ өөрчлөгдөж байгааг болохоор бага охин Рэнжийг бол анзаарч эхэлсэн байгаа. Тэгээд Жоли бол хадам ээжээ нас барсны дараа түүний байр суурийг одоо эзлэхийн тулд хамаатнуудтай таалагдахын тулд 9 шидийн тийм ааш гаргаж эхэлсэн. За тэгээд тэрээр бүр удалгүй одоо тэр Calicut-ийн National Institute of Technology гэдэг байгаа байхгүй юу? Энэ болохоор тэр хавьда хамгийн тийм алдартай нэр хүндтэй их сургууль юм байна л да. За энэ их сургуульд багшаар ажилд орсноо тэрээр гэр бүлийнхэндээ хэлдэг. Гэр бүлийнхэн ч гэсэндээ дээрээс нь одоо хамаатан саднууд нь тэрний бараг л одоо бурхан шиг шүтдэг болсон. Ягаад гэвэл маш тийм нэр хүндтэй их сургуулийн багш болчлоо шүү дээ. Тэгээ ямар мундаг юм бэ чи стас сайн байна гэх мэтчлэн одоо бүгд л ингэж түүнийг сайн хүн гэж боддог байсан. Тэрийнх нь үеэл гэсэн үг л дээ энэ залуу байсыгээл тэдний одоо гэрээр их орж гардаг болсон юм байна. За тэгээ тэрээр нэг үн тэтгэлийн дэлгүүрт бол ажилдаг. Тэгээ Матью Жоли хоёр бүр найзууд эхэндээ ингээд гэрээр нь орж гараа тэр хоёр маш тийм сайн найзууд болсон юм байна л да. Сүүлдээ бүр ингээд байн уулзаад байгааг нь хатам аав нь анзаарч эхэлсэн юм байна. Тэгээ хатам аав нь одоо Томд ерөөсө хатам аав болох Томд ерөөсө энэ тэр хоёрын харилцаанд таалагдахгүй байсан юм байна л да. Тэгээд хатам аав болох Том нь Жолид хандаж чи нөхөртөө байж ингээд өөр эртээ яагаад ингээд самбагнаад байгаа юм бэ? Ийм эрчүүдтэй чи уулзгаа болоо гэж сануулсан. Тэгсэн чинь Жоли бол хатам аавыгаа ер нь бол ингээд занцсан байсан гэж хэлж болно. Тэгтэл нэг шөнө одоо Том гээд хатам аав нь орой бүр одоо эрүүл мэндэ бодоод ингээд тийм мөөгний капсултай бэлтгэл ууд юм байна л да. Энэ болохоор эрч хүчийг одоо сэргээдэг те. Тэгээ хүний биед бол маш сайн ингээд өдөр болгоны ийм бэлтгэл ууд юм байна. Тэгсэн чинь тэр танг нь тэр өдөр Жоли одоо ингээд бэлтгээд тэгээ хатам аавтай өгсөн юм байна. Яг үүний дараачаар Том яг Томи дотор сонирн болоод нойлын өрөөнийхөө ханыг түшээд унсан байгаа юм. Жоли түргэн дуудаж имлэгт одоо Томыг хүргэсэн ч гэсэндээ хатам аав нь бол нэг бодлого нас урсан. Эмчнэрч одоо зүрхний шигдээс гэж дүгнээд хинч ерөөсөө сэжиг аваагүй. Тэгээ задлан бас огт хийлгээгүй. Тэгээ бас энэ энтхийн шашинд ер нь хүнд ингээ задлан хийх нь хориотой гэж үздэг юм байна л да. Шашнаасаа болоод ер нь их ингээ хүмүүс нь задлан бол хийлэгдэггүй. За тэгээ нас барсан эхнэр Ана маань 6 жилийн өмнө нас барсан. Тэгээ 6 жилийн зайтай одоо ингээд энэ гэр бүл тийм ууг гашуу тохиож байгаа болохоор хин ч одоо сэжиг аваагүй юм байна. Хэрвээ энэ ойрхон хэрвээ давтагдсан бол хин нэг юм сэжиг авна штэ. Гэтэл энэ ээж аав хоёр нь болохоор 6 жилийн зайтай нас барчиж байгаа байхгүй юу? За дараа нь бүр нөгөө Жоли гээд хэргийн эзэн байгаа зү. Энэ бүсгүй маань Рэнжи болон одоо Рожатай уулзсан байгаа юм л да. Рэнжи Рожа гэдэг нь бол одоо нөхрийнх нь хоёр дүү нахгүй юу? Тэгээд бид хоёртой ингээ яаралтай уулзмаар байна гэд. Тэгээ нөхөртөөгөө тэднийг ингээ оцсон байна. Тэгээд тэр хоёр нэг гэрээслийн бичиг өгөөд одоо хатам аав болох одоо сайхан асуусан Том байгаа штэ. Тэр бүх үйл хөдлөхөө Том хүү болох Рой болон Жолид гэрээсэлж үлдээсэн гэдэг нэг тийм хоёр хуудас ямар ч тийм тамга тэмдэггүй цаас ингээд үзүүлсэн байгаа юм. Рэнжи гэдэг нөгөө охин дүү нэг л сэжигтэй санагдаад тэр цаасыг нь бол яг тэр үедээ хойлуулж авч ирсэн юм байна. Тэгээ мэдээж одоо эд хөрөнгийн маргаан бас бус ингээ хэрүүл болно штэ. За тэгээд энэ явдал бол ингээд өнгөрсөн. За тэгээд аав ээж нас барснаас хойш Ройн одоо бизнес жирөөсөө яваа болж маш их алдагдал хүлээж эхэлсэн байгаа юм. Үүнийг нь харсан Жоли одоо Матьютай одоо нийлэх санаатай байсан. Тийм болохоор одоо би одоо ингээ Ройоос салдагч юм билүү те Матьютай би суудсан билүү гэд Рожа гэд эрэгтэй дүүд нь уцаар бүр тэгж ярьж исэн байгаа байхгүй юу? Энэ танаа ахын чинь бизнес ерөөсөө яваа болчлоо гэд айгу муухайгаад. За тэгээд ингээ үйл явдал ингээл амьдрал бол үргэлжлэгээр ингээ үргэлжлээ байжсэн чинь 2011 оны 9 сард намрын нэг өдөр Жолийн нөхөр болох Ройдо тийм будаатай тийм каритэй хоол хийж өгсөн байгаа юм. За Рой бол тэр өдөр ажилласаа нэлээд оройтож ирсэн. Тэгээд гэртээ ороод ирсэн чинь эхнэр болон хоёр хүүхэд нь бол тийм унцсан бололтой гэр нь бол ямар ч чив чимээгүй тэгээд нам гүн байсан. Харин галтгооныхоо өрөөнд ороход ширээн дээр нь энтхийн тийм алмонд самартай тэгээ бас ангааха шоштой тийм кари бол хийгээд ширээн дээр нь тавьсан байсан байл да. Тэгээ мэдээж ажилласаа орой ирсэн эрэгтэй хүн чинь ядарсан үлссэн ирж байгаа. Тэгээд хоолоо идээд бэжсэн чинь нэг ч удалгүй Ройн дотор мухаа өргөд хит удаа ингээд 0 орсон байгаа юм. Тэгээд бааны өрөөндөө ороод бөөлжиж эхэлсэн байгаа юм.
Жолич одоо ингээд нөхрөө ирснийг мэдээд хаалгыг нь нээхэд Рой бол тэр дороо ухаангүй одоо тийм нойлынхоо өрөөнд хөвцсөн байдалтай тэгээ амнаас нь тийм цагаан хөөс цахарсан өглүүд хөвтөж байсан. За тэгээ энэ үед нь бол Ройн авг авах болох Мааны бол ирсэн байсан. За тэгээд тэр хоёр бол яаралтай одоо эмнэлэгт ингээ хүргээд хүргэсэн ч гэсэндээ Рой бол ерөөсөө тэр дороо нас орсон байдаг. За ингээд 10 жилийн дотор шүү дээ энэ гэр бүлээс чинь 3 хүн яг зүрхний шигдээс гэсэн оншоор нас барчиж байгаа байхгүй юу? За тэгээд энэ явдлаас үүдээд авг ах болох Мааныг сэжиг авч эхэлсэн байна. Тэгээд Ройн цогцсон заавал задлан шинжилгээ хийх ёстой. Үхлийн шалтгааныг нь олох хэрэгтэй гэж зүтгэсээр байгаад хийлгсэн. Бусад гэр бүлийн гишүүд нь болохоор бас ингээл задлан хийлэхгүй ингээд цогцсон задлан хийх чинь ингээд шашинтай ингээд харшлаа гэд тэгжсэн ч гэсэндээ энэ Манигээд ах нь болохоор заавал хийлгэнэ. Энэ ямар нэгэн сэжигтэй байна гэд хийлгсэн маань. За задлангаас ч гэсэндээ үхлийн шалтгаан нь цянтын хорноос болж нас барсан гэж одоо дүгнэлт гарсан байна. Тэгээ юу болоод байгааг Жолигоос тодруулж асуухад Жоли хэлэхдээ за миний нөхрийн одоо ингээ бизнес нь дампуураад ойр ер нь сэтгэл санаа нэг л докторгүй байсан. Тэр бас маш их хэмжээний өрөнд орсон. Тэгээ тэрнээсээ болоод ер нь өөрийгөө хордуулж амиа хорлсон гэд уйлсан байгаа юм. За ингээд нэгэн л одоо өгсөн хүн босоод ирэх биш гэд энэ хэрийг нэг тийш нь хаасан. Тэгээ уг нь хэрвээ хүн одоо ингээ цаанатын ингээ хороор хордож өгсөн бол олон улсын одоо энэ хор судлалын жишгээр гэх юм бол хүн амны хэрэг гэж үздэг юм байна. Тэгээд цааш нь бол заавал мөрдөх ёстой байд юм байна л да. Гисэн ч одоо мөрдөгчд бол энэ хэргийг хаагаад тэгээ ерөөс ингээд хэрэг үүсгээгүй өнгөрсөн юм байна. За ингээд нөхөр нь өнгөрөөд бүр нэг жилч болоогүй байхад Жоли одоо байшин тэгээд үйл хөдлөлийг өөрийнхөө нэр дээр болгох гээд нөгөө өмнөх гэрээслэнийг үзүүлж ирсэн шүү дээ. Тэр бичгээ бүр ингээд тамга тэмдэгтэй болгоод ингээд нотродоор батлуулаад Ренжи тэгээд Рожо хоёрт ингээд үзүүлсэн байгаа юм. Одоо энэ байшин бол минийх болох учиртай би бүр ингээд албан ёсных болгоод ирлээ гэж тэр хоёрт хэлсэн маа. Тэгсэн чинь тэр одоо ингээд нотродоор баталгаажуулсан тамга тэмдэг гарын үсэг нь дотор нь бүр өгсөн нөхрийнх нь гарын үсэг хүртэл явж исэн маа. За ингээд ах トゥ хоёр мэдээ сэжиг аван штэ. Сэжиг аваад бүх одоо хамаатнаараа нийлээ те тэр гэрээслийг нь ингээд шинжилүүлсэн байгаа юм. Жинхэнэ байна уу гэдгийг. Гэтэл гэрээсэл нь хуурамчаар үлдэгдсэн тодорхой болсон байна. Тэгээд Жолиг одоо гэрээс нь хөөх гэсэн чинь хоёр жаахан хүүхэдтэй тэгээд бас ингээ нөхрөө алдаад удаагүйгээд за нэг удаадаа ингээд энийг өшөөё гэд өшөөхөр болсон юм байна л да. За энэ өшөөсөн хэрэг нь бол тэр хоёрын хамгийн том одоо алдаа байсан. Цаашдаа бас маш олон хүмүүс одоо өөхөх бас нэг шалтгаан болсон байгаа юм. За тун удалгүй нөгөө нэг авах ах Маани гэдэг байгаа штэ. Нөхөрт нь задлан хийлгэн гээд гүйжсэн. Тэр Жолигийн гэрээр нь орж гардаг болсон. Уг нь одоо ингээд Жолиг ингээд сэжиглээд Жолигоос улам зайгаа барих байтал Жолитой ингээд ойртоо Жолигийн гэрээр байнга орж гардаг болсон юм байна л да. За тэгээ тэр хоёрыг бол яг ямар харилцаатай байсан хэсэг нь тодорхойгүй юм бэлээ. Гэхдээ ганц би бэлэвсэн одоо эмэгтэйгийн гэрээр шүн дөлөөр одоо яах гэж иштэй хүн очихгүй те. Бас үнэхээр сонирн байгаад бас яазарсан гэр бүлхээр ийм байд юм бэ. Тэгээ үнэхээр л одоо хамаатан сатнууд шүү дээ эднэр чинь бүгдээрээ. За ингээд удалгүй Рожо руу авах ах одоо Мааны зүрхний шигдээсээр нас барчлаа гэсэн тийм дуудлага ирсэн байгаа юм. За Рожо ч нь одоо Ройн дүү шүү дээ. Тэгээ түүний хамгийн сүүлд ярьсан бас уулзсан хүн нь болохоор Жоли байсан. Нөгөө одоо хэргийн гол эзэн. Тэр шөнөө яасан бэ гэхээр Жоли тэдний гэрт нь очиж бас Каритай хоол хийж өгсөн байгаа юм түнд. Нөхрийгөө Каритай хоолоор хурдуулж алсан шүү дээ. Гэхдээ Маани гээд нөгөө нэг авах нь бол тэр хоолнд нь ерөөсөө хүрээгүйсэн. Харин түүний нас барсан шалтгаан нь юу байсан гэхээр ууж байсан вискинд нь тэр цянтынхаа хорыг хийсэн байгаа юм. Гэхдээ ерөөсөө бас яг шашинтай холбоотой ч юм уу одоо зүрхний шигдээс болж нас урсан гэсэн дүгнэлт гарсан. Тэгээ энэ ахт нь бас ерөөсөө тийм задлангийн одоо задлан шинжилгээ хийгээгүй. Тэгээд хэргийг хаасан. За ингээд зогсоогоо бүр толгоо эргүүлэндээ энэ яг эргүүлэх Солонгос кино цаашаа ийм хэрэг шиг санагдсан. Тэгээд Жоли одоо нэг удалгүй Ройгээд одоо нас орсон нөхрийнхөө бас нэг одоо авах ахын хүү болох Шаажуутай тийм янаг амрын холбоотой болсон байгаа юм. За Шаажуу нь болохоор эхнэр тэгээ бүр хоёр хүүхэдтэй тийм хүн байсан. Тэгээ нууц амраг нь болсон гэсэн үг л дээ. За тэгээд англиар болохоор одоо Ройгээд өгсөн нөхрийнх нь Козн гэдэг байхгүй юу? Одоо тэгэхээр одоо үеэл нь гэж хэлж болно. Нөхрийн нас орсон нөхрийнх нь үеэл Шаажуутай
одоо энэ Жоли учир ургуулсан гэсэн үг. За ингээд 2014 онд хамаатан саднараа ингээд нэг баяр болсон юм байна л да. Тэгээ бөөндөө хоол идэж байсан чинь нөгөө шинээр ингээд явуулдаж байгаа одоо тэр Шаажуу гээд залуу байгаа штэ. Тэрнийх нь охин болох Альфин гээд 2 настай охин гинт зүгээр байжгаад одоо ингээд өвдсөн юм байна л да. Тэгээд амьсгалын дутагдалд орж ерөөсөө ингээд амьсгалж чадахгүй байсан юм. Тэгээ бүгд л түүнийг ямар нэг юмд ингээд хагчлаа гээд яаралтай эмнэлэгт аваадсан ч хөөрхөн охин одоо ингээд тэр дороо нас барсан. Эмнэлгээс ч гэсэндээ түүнийг амьсгалын дутагдал гэж онш тавиад тэгээ бүгд л одоо за энэ ингээд үнэхээр хахаад нас барчлаа осол бэжээ гэд бас л нөгөө задлан ерөөсөө хийлхийг байгаа. За ингээд бүр 2хан настай бяцхан охин нас барж байгаа юм. Үнэхээр амжигтай. За тэгээ энэ хэргийг судалж хат миний бүр үнэхээр уур хүрсэн. Тэгээ цаашаа бүр одоо юу ч гэж хэлэхэд те. За ингээд Шаажуугийн эхнэр болох Силийн охиноо одоо нас барснаас хойш ингээд 2 жилийн хугацаанд маш их одоо ингээд сэтгэл готролд орсон байгаа юм. Мэдээчүүд одоо ээж хүн одоо төрсөн үрээ ингээд нас барахаар яаж шаналах вэ те. Тэгээд ингэх болгондоо ингээд Жолитой уулздаг байсан. Тэг яагаад ч очиж Жолитой уулздаг байсан өөр найз нөхдөж байгаагүй юм уу те. За тэгээд ингээд Жолитой бол маш дотн найзууд болсон байгаа юм. Тэгээ бүр нөхрийгөө Жолитой явуулдаг гэдгийг ч мэдэхгүй. За ингээд 2016 оны нэг өдөр Сили болон Жоли хоёр нэгэн шүдний эмнэлэгт одоо үзүүлж байсан чинь гинт Сили ингээд таталт өгч эхэлсэн байна. Тэрээр эмнэлэг одоо ингээд сэхийн амьдруулах тасагт ингээд хурч амжилгүйгээр тэр дороо нас барсан. За энэ удаад Жоли бол Силид тийм энергийн бэлтгэл гээд капсултай юм өгсөн байгаа юм. Энэ нь болохоор яг нөгөө нэг хадам аавтаа өгсөн тэр мөөгтөө энергийн бэлтгэл юм байна л да. Тэгээ энэ дотроо тэр цианид натрийгаа шахаад хийцэн байсан. За гэр бүлийн хүмүүс нь бол Силийн цогцонд задлан хий гэсэн чинь нөхөр болох Шаажуу нь манай гэр бүлд одоо ингээд задлан хийх ёс жаяг юусоо байхгүй. Тэгж би эхнэрийнхээ биеийг сийчлэхгүйгээд зөвшөөрөөгүй байгаа юм. За ингээд ямар ч задлан хийгээгүй оршуулах ёслыг бэлдсэн байгаа. За оршуулгын ёслол одоо ингээд хоол тэрнээр одоо бүх болж байгаа ингээд ажил явдлыг нь болохоор Жоли гартаж хийсэн. Тэрээр бол маш учир битүүлэхээр нэг тийм цаанаасаа л тийм жаргалтай харагдаад исэн юм л да. Энийг нь одоо түүний бирдүү болох рейнжийг анзаарсан байна. Тэгээд энэ бүхлийн цаана ер нь ингээд Жоли арай байгаа юм биш үсттэй гээд ер нь Жолиг сэжгэлж хэлсэн. За ингээд нэгэн жилийн дараа одоо эхнэр нь өнгөрөөд одоо нэгэн жил болж байгаа байхгүй юу? Одоо Сили гээд эхнэр нь тэгсэн чинь нөгөө Шаажуу болон Жоли хоёр жилийн дараа л ерөөсөө хормайсан. Энэ бүх үйл явдал нь болохоор рейнжийн одоо таамгийг бүр ингээд батлаад тэгээ тэрээр Рой ахыхаа задлангийн дүгэлтийг бүр ингээд ахиж ингээд судалж үзсэн байна. Ер нь одоо ингээд манай гэрийн те аав, ээж, ах те тэгээ Альфин гэж жижигхэн охин бас авгах мааны энэ бүх хүмүүсийн өвхөлт ер нь энэ Жоли ер нь буруутай юм биш үсттэйгээд тэгээд ингээд ганцхан задлан хийсэн хүн нь болохоор түүний ах Рой шүү дээ. За тэгээ ингээд Ройн дүгнэлтийг ахиж судалж эхэлсэн байна. За Ройн үхлийн цаг нь болохоор оройн 11 цаг 20 минут гэж бүртгэгдсэн байгаа юм задлан дээрээ. Тэгээ түүний гидснээс задарч гүйцээгүй будаа тэгээ ногооны үлдэгдэл алмонд самар зэрэг одоо тийм үлдэгдлүүд ингээд дүгнэлтэнд бичигдсэн юм л да. Тэгээ хамгийн гол нь юу гэж бичсэн бэ? Гол зүйл нь хэм бол тэр хоолнууд нь ходоод нь ерөөсөө задраагүй байсан. Яг идээд удаагүй гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хоолыг нь Жоли оройн хоолнд одоо нөхөртөө хийж өгсөн шүү дээ. Тэгээ цианидын хор нь болохоор биед нь ормогцоо ер нь бол маш хурдан ингээ үйлчлэх юм байна л да. Ер нь тэр дороо л үйлчлдэг. Тэгвэл гэтэл Жоли болохоор шүү дээ. Тэр өдөр Ройг оройн хоол огт идээгүй зөвхөн өдрийн хоол идсэн гэж одоо хамаатнуудтай худлаа хэлсэн юм байна л да. Хэрвээ өдөр хоол идсэн бол тэр хоол нь орой 11 цаг гэхэд аль хэзээ шингэсэн байх ёстой шүү дээ. Тэгсэн чинь задлангийн нүгнэлтээр болохоор хоолууд нь ерөөсөө шингээгүйсэн. Дээрээс нь хэрвээ тэр өдөр одоо тэр нөхөр нь цианитыг уусан байлаа гэж бодоход өдөр нөхөр нь одоо тэр дороо нас урах хэрэгтэй байсан. Гэтэл ягаад 11 цаг 20 минут нас урж байгаа юм те. Тэгээ энэ бүх таамаг сэжиг нь болохоор рейнжийг бүр галзууруулад тэгээ тэрээр бүх цуглуулсан мэдээлэлээ цагдаад өгсөн байгаа юм. За ашгүй цагдаагаас харин 10 хүний бүрэлдэхүүнтэй бүр тийм мөрдлөгийн баг гаргаж өгөөд тэгээ энэ хэрэг дээр ажиллаж гисэн байна. Тэд хамгийн эхлээд Жолигийн ажилдаг их сургууль дээр очсон.
Тэгсэн чинь тэр сургуульд нь Жоли нэртэй ямар ч хүн ажилтгүйг олж мэдсэн байна. Бас Жолигийн одоо нөгөө магистрийн диплом дипломнуудыг нь шалахад бүгд хуурамч байсан. Жоли бол зүгээр л 10 жилийн боловсролтой эмэгтэй байсан. Бүх дипломнуудаа хуурамчаар үлдсэн байсан. За Жоли рейнжид хандаж нөгөө охин дүүд нь хандаад байгаа штэ. Чи намайг ингэж тагнаж байгаа бол чамд ямар нэг юм муу юм тохиолдож магадгүй шүү гэж бүр тэгж хүртэл сүрдүүлж исэн бэлээ. Тэгээ цагдаа нар ч гэсэндээ хэргийг бүр цааш нь улам шалгаж нас орсон хүмүүсийн цогцыг нь одоо ингээд булшнаас нь гаргаад ахин ингээд шинжлэх хүсэлт бол ингээд тавьсан бэлээ. Гэвч нөгөө нэг хамаатан садан тэгэл ер нь ингээд ураг төрлийн хүмүүсээс нь маш их шахалт ирсэн. Тэгээд тэдний шашинд бол одоо ингээд өгсөн хүмүүсийн цогцыг хөндөх нь бол маш их нүгэл гэж үздэг юм байна л да. Бас цогцнууд нь ихэнхдээ одоо ингээд жилээс дээш хугацаатай болохоор цянтын хорыг бас ингээ илрүүлэх нь одоо эргэлзээтэй байсан юм билээ. За тэгээд тэд цогцнуудад ямар ч гэсэндээ ахин ингээ задлан хийж чадхаар болсон. Тэгээд хоёр цогцноос бол цянтын хор илэрсэн юм билээ. Тэгээд бусад дөрвөөс нь бол илрээгүй. Тэгээд энэ бол альнаас нь илэрсэн бэ гэх юм бол Рой болон одоо Силийн одоо цогц байсан хоёр маань. Бусад нь бол одоо ингээ бүр ялцралт ингээд өртөөд тэгээд ерөөсө гарч ирээгүй юм шиг байгаа юм. За тэгээд тэд бүр Жолигийн гэрээс нь заяа цянтын одоо шил бүр ингээд олсон байхгүй хортой бүр юм шил. Тэгээд тэрээр энэ хороо нөгөө өмнө явуулдаг байсан хадам одоо дүү Матиу гэдэг нэг залуу байгаа штэ. Үнд эдлийн дэлгүүрт ажилладаг. Тэрнээсээ авдаг байсан гэдгийг хэлсэн. Тэрнээс бол авдаг болсон тодорхой болсон юм билээ. Тэгээд Жоли бол гэрээс олсон цянтын шилээ одоо хэлэхдээ би хэрвээ 6 одоо ингээ хүнийг алсан бол юу гээл би одоо нотлох баримтаа гэртээ хатгалж байх вдээ. Би ямар ч буруугүй гэж тэр зүтгэсээр л байсан. Гэхдээ эцэст нь бол одоо ингээд 6 хүний өхөл буруутай гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээ тэрээр бол одоо яг 12 жил их сургуульд багшилдаг гэж гэрийнхэнтэй тэгээ ойр тойрныхоо бүх хүмүүст хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэл өглөө болгон яг ингээд ажилдаа явж байгаа юм шиг явдаг. Тэгээ орой ирээд зүгээр ч гэртээ нэг амарчдаггүй. Хуурамч баахан тийм оюутнуудын тийм дүнгийн цаас авчраа тэрийг ингээд засаа сууж идэг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ бүр үнэхээр инээдтэй те юугаач ингэж ямар ингээд цааснууд хаанаасаа гаргаж ирээд засдаг байсан те. За тэгээ тэрээр ажилдаа явлаа гэж гараад гоо сайхны салонд ихэнхдээ очдог байсан билээ. Гэхдээ тэр салонуудад нь бол өдөр болгон очтгоо. Яг тэр салонуудаас нь ингээд цагдаа нар очиод асуухад энэ бол манай байнгын үйлчлүүлэгч гэхдээ өдөр болгон манад ирдэггүй байсан. Хаяадаа л ирж гоо сайхны үйлчлэл явдаг байсан гэж хэлсэн юм билээ. Тэгээд энэ 12 жилийн туршид өглөө гараад оройжингоо юу хийдэг байсан одоо хүртэл нууц. Тэр нь одоо юу хийдэг байсан бүү мэд. За тэгээ энэ хэрэгт Жолиогоос гадна Жолиод одоо цянтын хор олж өгдөг байсан нөгөө нууц амраг Матиу нь. Түүний ажилдаг үнд эдлийн дэлгүүрээ эзэн одоо ингээд хортой байдс ингээд эзэмшсэн зарсан гэдгээрээ бас ял авсан юм байлээ. За бас Жолид хууль бусаар нотродоор одоо бичиг баримтыг нүүлдэхэд тусалдаг байсан орон нутгийн энийг эрх мэдэлтнийг бас баривчилсан юм байлээ. За энэ хүмүүс нь болохоор яг хүн алхахт нь бол ерөөсөө бид нар туслаагүй. Яг уу энэ бичиг баримтыг хуурамчаараа үлдсэн бас тэр хор зарсан нь бол үнэн гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. За тэгээд гинт хэрэгтэн Жоли шүүх хурал одоо нэх шүүх хурал дээр бол нэх олон юм хэлээгүй дуугаар суугаадсан. Тэгээд бас яагаад 6 хүнийг ингээд алсныг нь асуусан чинь тэрээр юу гэж хэлсэн гэж надад зүгээр л гинт хэрэг хийх одоо тийм сэдэлтэй бас чадвар байдаг. Би хийсэн хэрэгээ сайн нууж чаддаг. Би шүүхээр гин буруутай гэж шүүгдсэн ч гэсэндээ би Библиэд бол намайг буруугүй гэдгийг баталнаа. Бурхан надад туслана гэж хэлсэн байна. Бүр ямар ч тийм хийсэн хэрэгтээ огт гимшээгүй харамсаагүй. Үнэхээр аимшигтай. Тэгэд энэ дунд нь бүр ярьж байсан шүү дээ. Альфин гээ бүр 2 настай охин хүртэл байсан. Тэгээ өөрийнх нь бүр одоо нөхөр нь хүртэл байсан шүү дээ. За тэгээд ийм аимшигтай хэрэг бол одоо энэ тэгт болсон байна. Тэгээд түүний шүүх хурал нь бол яг 1 жилийн өмнө бол болж исэн. Тэгээд энэ шүүх хурал нь бол одоо хүртэл эцэстэл нь шийдвэрлэгдээгүй шүүх хурал нь бол болж байгаа юм байлээ. Тэгээд энэ үнэхээр надад бол үнэхээр одоо тэгээд 14 жилийн хугацаанд энэ хэрэг нь илрээгүй байжгаад тэгээд яг түрүү жил илэрч байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ хэрэгээс одоо хэлэгч үг ерөөс олдохгүй байна. Тэгээд анханасаа яг хүнтэй суухдаа аав ээжийнхээ үгэнд орох хэрэгтэй. Монголчууд маань бас хэлдэг шүү дээ. Тэр сууж байгаа хүнийхээ удам судрын сайн хараа тий ямар хүнтэй сууж байгаа вэ гэдгээ сайн удам судрыг харж суу гэдэг. Надаа яг л тэр үг л
энэ хэргийг судалж байхад санаанд орлоо. За тэгээд дараагийн хэрэгээр бүгдээрээ уулзцгаая. Bye. Хукула.